picture first. Picture first. Picture first. PC mode. 윈디 고르게. 모른 곳은 노반도 몽크사 백놈이 셀세好，这边的朋友们祝福大家心想事成。后面的朋友们祝福大家。
Би уг нь 10 жилдээ онц сурдаг. Энэ Монгол хүн болохгүй юу? 阿公他们给大家演奏一下我们的礼仪。 这一刻，从天而降的圣火，以大地之。 гайд чинь бичсэн ослын тайлан та нар үзсэн бэ? Ой баярд үз. За Өвчтнө аваад. 2026 оны 6 сарын 3-ны өдөр Саний хотын Харбины анагаах ухааны их сургуулийн нэгдсэн эмнэлэгт хүргэж үзүүлсэн тухайгаа бас яг тайлан болгож ингэж бичдэг юм байна. Тийм. Угаасаа хэрвээ та нар мэддэг бол хятадд янз бүрийн касс одоо паспорттай ажиллаж үзээгүй хүмүүс зөндөө байдаг. Кассан дээр суудаг эсвэл ингээд буудлын одоо ресепшнэд бол ихэнх нь бол паспорттай ажиллаж үзээгүй ингээд нэр нь айлын, овг нь айлын ингээд дахин их асуугаад байдаг. Тэгэхээр би зүгээр нэр нь бол энэ, овг нь бол энэ. Хэрвээ хоёуланг нь бичгээр бол хоёулангийн дараа дундаа заяа аваад хоёулангийн дараа бичнэ гэж тийм ирсэн. Тэгээд мэдээж эргээд мөнгө төгрөг аяллаа ослын даатгал гэдгийг би өөр надаас мөнгө би төр мөнгөний төлж байгаа учраас мэдээж баримт болон нөгөө нэг төлбөр төлсөн бичиг баримтыг бол өөр миний мэйл рүү өнөөдөр дотор явуулчихна гэж байна. Тэгээд тэрийгээ цааш нь бүх хамтаа харьяа холбогдох. Одоо манайх ч мөнх даатгалын компанитай хамтардаг шүү дээ. Тэгэхээр чин мөнх даатгалаас бас яг наад тайлангаа баримтаар нь үзүүлээд тэгээд миний авах нэ. миний одоо энэ бичсэн ослын тайлан мэдээж хамт авсралтай цаашаа явах бас бодож анхудаа Мэйл ирнэ. тийм имлэг бас түргэн таснаас бонгод шууд дэмжүүлээд авч идэм байх. Манай Монгол болчихгүй. Манай Монгол түргэн дээр Одоо аяллаа даатгал хийлгээгүй байсан бол ямар нөхцөл байдалд учрах байсан бэ? аяллаа даатгал за мэдээж хамгийн ихэнд аяллаа даатгал хийлгээгүй байсан бол мөнгө зардаг бол бүх юм өөрөөсөө төлөх байх. Тийм өөрөөсөө төлөвлөсөн. Тийм. Энэ нь бол хамгийн том хэрэг байх гэж бодож байна. Аяллаа даатгалтай учраас би өөрөөс snowboard Аяллаа компаниар аялахын хамгийн гол давуу тал нь аяллаа даатгалын цаанаас нь хийгээд өгчдөг байгаа шүү. Би харж байгаа бол манай Монголд бол яадаг лээ ор олддоггүй шүү дээ. Одоо наад захын жишээ. Тэгэхэд бол миний хартаа энэ зүгээр л нэг захын зүгээр нэг дүүргийнх нь одоо их сургуулийн харьяа имлэг жишээ. Ингээл 24 цаг тийм улсын сургуулийн доор харьяа байдаг улсын имлэг. Ингээд энэ хараад зүгээр ингээд хэдэн сая тэрбум хүн амтай. Тэгсэн чинь ингээл зүгээр нэг захын 24 цагийн яаралтай тусламж төрийн тусламжийн ингээл 4 5 6 орно шүү. Тэгээд бас нэг давуу тал гэх юм бол хүүхдүүд зориулсан дотроо буулгах дотроо тийм үү цэцэрлэг хүүхдүүд